Сайн байцгаана уу? За хамгийн чанартай омега 3-ыг хэрхэн яаж сонгож авах вэ? За тэгэхээр нэгдүгээр та нар маань авах гэж байгаа омега 3-ийн хайрцаг дээр савлгаан дээр EPOS гэсэн тэмдэглэгээ байна уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. За энэхүү EPOS-ийн сертификаттай омега 3 гэдэг бол хамгийн чанартай буюу нэгсэндээ 5 одтой омега 3 гэж ойлгож болдог. За энэ EPOS маань нэгдүгээр одоо тэр омега 3 дотор маань хүнд металл орж үгүй юу гэдгийг шалгадаг. За хоёрдугаар хорт бодисууд орж үгүй юу гэдгийг. За 3 дугаарт тэр омега 3-т маань байгаа APA за DHA-гийн тэр бодит агуулмжинд тэр шошготойгоо таарч ийн үгүй юу гэдгийг нь бас шалгаж өгдөг байж байгаа. За 4 дугаар за эсэлдэлт багтай үгүй юу гэдгийг. За ерөнхийдөө загсны тос гэдэг бол маш хурдан мууддаг учраас эсэлдэлт маш багтай байх ёстой байдаг юм байна. За 5 дугаарт цэвэршилт одоо өндөр байна уу сайн байна уу үгүй юу гэдгийг нь ингэж одоо лабораториор шалгаад баталгаажуулаад ингээд сертификат олгодог ийм зүйл байж байгаа. Тэгэхээр энэ EPOS гэсэн энэхүү тэмдэглэгээ маань болохоор лого хэлбэрээр бичсэн ингээд тавигдсан байж болно тухайн омега 3 дээр маань эсвэл ард нь те EPOS сертификата гэж биччихсэн байж болно. Эсвэл баадч дугаараар нь та нар маань EPOS-ийн сайт руу ороод ингээ харчиж болно. За баадч дугаар лот дугаар байхгүй байх юм бол ерөнхийдөө энэ омега 3 бол муу омега 3 юм байна. Одоо чанаргүй омега 3 юм байна гэж ойлгох хэрэгтэй. За хоёрдугаарт харах ёстой хамгийн чухал нэг зүйл бол за APA DHA-ний агуулмж нь хэр их өндөр байна гэдгийг харахаасаа гадна за тэрхүү DHA APA маань нөгөө хэлбэр нь ямар байна вэ гэдгийг нь харах хэрэгтэй. За тэгэхээр загснаас гаргаж авсан одоо тэр омега 3-ын APA DHA-ийн хэлбэр нь болохоор тригглицерид эсвэл этил эстер гэсэн ийм хэлбэртэй хвчлэн байдаг юм байна. За ерөнхийдөө аль болох та нар маань тригглицерид гэсэн энэхүү хэлбэртэйг нь сонгож авах хэрэгтэй. Ийм тэмдэглэгээтэйг нь. Тэгэхээр энэ тригглицерид хэлбэр нь хүний биед маш сайн шимэгддэг. Учираас ерөнхийдөө 5 оттой гэж хэлдэг. Харин этил эстер бол одоо хэлбэр нь болохоор хүний биед муу шимэгдэг, сул шимэгддэг учраас ерөнхийдөө үн хямдхан юм байдаг юм байна. Тэрэл тосны хувьд бол ерөнхийдөө APA DHA маань ихвчлэн фосфолипид ийм хэлбэртэй байж байгаа. Тэгэхээр энэхүү фосфолипид хэлбэр маань хүний биед бол маш сайн шимэгдэж өгдөг байж байгаа. За дөрөвдүгээр гэх юм бол бас нэг харах чухал зүйл нь болохоор ерөнхийдөө та нар маань тэр омега 3 дээр чинь MSC за мөн POS гэсэн иймэрхүү бас лого тэмдэглэгээнүүд байна уу үгүй юу гэдгийг нь харах хэрэгтэй. За энэхүү тэмдэглэгээнүүд маань болохоор ерөнхийдөө тэр тухайн загсыг хаанаас хэрхэн яаж тэ одоо байгальд ээлтэйгээр олборсон уу үгүй юу за мөн үйлдвэрлэх явцдаа нөгөө хүнд металлууд орсон уу үгүй юу гэдгийг нь бас одоо баталгаажуулж өгч байгаа иймэрхүү тэмдэглэгээнүүд юм бэ. Одоо лого гэсэн үг. За ерөнхийдөө энэ бол нөгөө крил тос буюу Антарктикийн одоо энэ тосонд бол маш их одоо омега 3-удад маш их тэмдэглэгээ одоо бичсэн тэмдэглэгдсэн байж идэх юм байна. За тэгээ хамгийн сүүлд нь за хүмүүс ихэвчлэн за премиум, за ультра, бест гэсэн юм бичгтэй байх юм бол их сайн чанартай гэж ойлгоод идэг. Гэтэл энэ бол чанарыг зааж байгаа тийм одоо нэршлүүд биш. Энэ бол зөвхөн маркетингийн одоо хүмүүсийг нэгсэндөө зөвхөн хуурч агаал ийм л үг хэллэгүүд байгаа. За мөн тийм брэндийнх гэдэг одоо нэгсэндээ одоо янз бүрийн брэндүүдийг хэлдэг тийм нэрийг хэлээд за ийм брэндийн бүтээгдэхүүн гэж ингэж хэлээд байдаг. Тэр тухайн брэнд бол тэр тухайн бүтээгдэхүүний чанарыг тодорхойлоод байгаа зүйл биш ээ. Тэгэхээр яг л тэр нөгөө стандартыг хангаж байгаа тэр сертификатуудыг авсан одоо тэр EPOS-ийн стандарт тэр EPOS-ийн сертификат гэдэг л бол омега 3-ын хувьд бол хамгийн чухал үзүүлэлт болохоос бол тэр брэндүүдийн нэр бол ерөөсөө үзүүлэлтэн чанарыг зааж байгаа юу бишээ гэдгийг бол бас маш сайн ойлгох хэрэгтэй. За тэгээ ерөнхийдөө бол энэ омега 3-ын үйлдвэрлэлт одоо энэ нэрсээ боловсруулах технологиг одоогийн байдлаар авсан тийм хоёр одоо патентыг авсан тийм хоёр одоо компани гэх юм уу да байдгийн байлаа. За энэ болохоор Noco за нөгөөх нь болохоор юу гэсэн нэртэй Superbagrill гэсэн ийм нэртэй ийм юунууд компаниудын ийм нэртэй одоо их омега 3 бас байдгийн байлээ. Тэгэхээр эдгээрийн омега 3-д ерөнхийдөө бас их найдвартай гэсэн үг ээ.